За тэгээд үргэлжлүүлээд бас манай зочин ирсэн гэж байна. За зочин маань бэлэн болсон байгаа байна. Зочингоос гаргаж бас өрий. За тэгээд энэ удаагийн бол дугаарт бол цахим орчинд бол одоо хэдийнэ бас бидний олонний танил болоод байгаа. За тэгээд нийтэд бол бидний мэддгээр бол одоо жүжигчин хайрын маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд ариун чимэг таныг бас студидтэй урьж байна. Тэгээд бид нар бас ариун чимэг за жүжигчин хайрын тухайс төдийлөн бас сайн мэднэ. Гэхдээ ер нь үргэлжлүүлээд бас амьдралын химайг те тэр болгон ээж хүний амьдрал гэхт мэтлэн олон зүйлийн талаар нэрэлцээ гэж бодож байна. Тэгээд таныг студид орж байна. Сайн байна уу? За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За чивчээ зүгээд микрофоноо та өөртөө тааруулаад цогтоос ураа. За би нэг шийдэл зүггүй л. За сайхан амарсан уу? Сайхан амарцгаасан уу? Сайхан амарлаа. За бидний урилгыг аваад ирсэн. Яг тийм дээ. Ер нь бүх талаас нь авч байгаа. За бидний урилгыг авч студид маань ирсэнд маш их баярлалаа. За нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчдээ өөрийгөө гоё дахиад хэлгэнэгөө танилцуулъя тий. За сайн байцгаана уу гэж. Намайг Ариун Чимэг гэдэг. 2 хүүхдийн ээж, тэгээд жүжигчин мэрэгчлээ. Одоо болохоор ерөнхийдөө чөлөөт уран бүтээлч, тэгээд дээрэс нь YouTube контент хийж байгаа. Эргэлт ирлээгээд найзтайгаа хамтран ээлжид зориулсан контент хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг чөлөөт уран бүтээлч, тэгээд Улаанбаатарын унган иргэн тэгэл юм хүн байна да. За тэгээд студид бас орж ирэхэд ямар байна тэгээд манайх ч бас гоё нэг хит камер шот нүр тулаад тахгүй бас тэгээд айгүй гоё гэртээ онч тогтоо байдаг ярьсахад бас гоё байдаг гэж. Айгүй сонирхолтой юм байна. Тийм байна. Яг ингээ камер авах болохоор яг ингээ илүү нэг сандрал баг байх юм шиг уг нь бодогдсон чинь гэтээ илүү сандраад. Юу л яаж байгаа вэ гэдэг. Ойр тус ер нь сонир сайхан бас юу вэ? За тэгээд сошиал контентын хувьд ч гэдэг юм уу те. Тэр талаас бас бид нарт гоё хаваалцаач. За өнгөрсөн жил эргэлт ирлээгээд шинэ контентыг би 2 найзтайгаа хамтраад YouTube дээр хийж эхэлсэн. Тэгээд энэ маань болохоор эргэлт ирлээ нь ямар учиртай вэ гэхээр ерөнхийдөө ээжүүдэд зориулсан контент байгаа. Тэгээд ер нь бол нөгөө төрсний дараа ээжүүд маань ингээд гэртээ хүүхдээ хараад сууж авах хугацаанд бол ингээд найз нөхдийн ч юм уу те эргэлт гэдэг зүйл маш чухал байдаг. Тэгээд ер нь бол нөхөрлөлийн тухай ер нь контент л та. Тэгээд хайч болов найз руугаа тэгээд залгаад эсвэл гэрт нь очиод ч юм уу те эргэлтээр очиод бүх зүйл зүгээрөө гэдэг асуултыг асууж байгаарэ гэдэг үндсэн дээрээс энэ хүн нэвтрүүлгээ хийж эхэлсэн. Ер нь бол 2 хөтлөгч маань ерөөсөө ээжүүд дээр очиод гэр орны цэвэрлэл хүүхдийг харж өгөөд тэр хоорондоо нөгөө ээжийг амраагаад араас нь тэгээд гоё дар суунгаа тэгээд ярилцаад гоё сэтгэлийн нээдэг төрлийн тэгээд манай нэвтрүүлгийн бас гол онцлог гэх юм бол зөвхөн олонний танил гэхгүй бас ер нь бол одоо үзэгчд дундаасаа ч юм уу те эсвэл өөр онцлогтой айл болох өөр өрмөц онцлогтой ээжүүдийг бас оруулах тэм зорилготой байгаад байдаг. Ямар гоё юм бэ те. Харин тийм бас ингээд зарим нэг эмэгтэй хүмүүстэй дөнгөж төрсэн гэртэй байж байгаа хүмүүс ингээд хэрэгтэй байгаа. Тэг нэг илэрхийлж чадахгүй нөхөртөө ч юм уу гэрийнхэнд илэрхийлж чадахгүй тэгсээр нэг өөрөө нэг хүсэж байгаа зүйлийг мэдрээд тэгээ яг очиод тэр зүйлийг ингээд хийж өгөөд гоё ярилцаад гоё сэтгэлийн тайвшруулад тийм байдалтай болгож өгч байгаа юм байна шүү дээ ерөнхий сайн хэлбэл. Яг үнэ. Анх санааг нь яаж болов? Анхтай айгу санамсруу болсон тэр. Эхлээд манай нэг найз яг ингээд одоо бид гурав ингээд хамтарч хийдэг. Тэгээд манай яг дэлгэцэн дээр гардаггүй ч гэсэндээ арай ингээд ажлуудаа бүгдийг зохицуулдаг манай найз байдаг. Ган тогтох гэдэг. Тэгээд найз маань болохоор хэдүүлээ нийлж контент хийя гэж санаачлаа. Тэгэнгүүтээ хэдүүлээ галтгоо цэвэрлдэг контент хийгээд болдог. Галтгоо цэвэрлэхээ ингээд гэсэн чи мэдхгүй яг л нэг тийм гоо цэвэрлэгээ хийдэг контент хийгээдсэн бохоггүй. Тэгээд цэвэрлэгээ энэ өөрийнхөө галтгоо цэвэрлэх байх чи юу айлаа. Тэгсэн чинь тэгэл үгүй тэгээд нэг юм галтгоо цэвэрлэнгээ нэг буу халдаг ч юм уу мэдгүй нэг юм гэл нэг яриад зав. Тэгмүүдээ бид нар за тэгвэл үнэхээр яг жоохон цэвэрлэгээ хэрэгтэй байгаа. Тэгээ нэг юм өмнөөс нь хин нэгэн цэвэрлчээсэ гэж бодоо суучдаг хүмүүс за ээжүүд байдаг. Тэгвэл ээжүүдэд яагаад зөвхөн галтгоо цэвэрлэх гэж бүр түлгэрийн цэвэрлэл та хүүхдийг харъя л да гэл мөн. Ингэж явсаар байгаад ер нь бол яг бүр ийм байх хэрэгтэй юм байна гэдэг санаагаа олсон шүү дээ. Бас сонирхолтой байдлаас тэ зүгээр хамгийн анхны галтгоо цэвэрлэе гэдгээс л цаашаа ялангуяа бүр ээж гэдэг хүн дээр очиж ингэж тусалж хамтаа бай гэдэг санаагаа олоод явсан байна шүү дээ. Тэгэд одоос мэдээж хэрэг бас жил болцсон байгаад байна те контентын хувьд бол. Ер нь бол яг уг нь жил яг ихэснээ бодохоор жил болчиход байгаа. Тэгээд
нөгөө нэг юм ихч ямар хэцүү юм бэ те гэд нөгөө нэг эхлээл яг айгүй гоё ирчтэй явал манайх ч яг ихний нэвтрүүлгээс үзэлт мүзэлт айгүй сайн болол хүмүүс бүр айгүй ам сайтай. Яг тэр нөгөө хүмүүст ингэж авах яг гэртээ сууж байгаа ээж нар яг үздэг. Тэгэнгүүт яг нэг гоё над дээр эргэлт ирсэн юм шиг санагдлаа. Найзуудтайгаа ярилцаа сууж байгаа юм шиг санагдлаа гэд айгүй гоё сэтгэлүүд хилээд явж агаад. Тэгсэн чинь харин нөгөө нэг юм эдитер ч юм уу те яг ингээд нөгөө эдитер маань мөрөөд гэдэг. Тэгээд нөгөө яг одоо нэг ингээд одоо жензинергээ хийж хайшаа те зөвөр ямар тач ингээд нөгөө нэг ингээд эдитер маань ингээд өөр эдитер солиод дахиад болж өгөхгүй яг ингээд яг тэр нэг юм зураглаач эдитрийн ажлууд гэл таад бол телевизийн мэдж байгаа те айгуу тийм бас мэдрэмж хаартсан хэцүү ажил байгаад байдаг бас тэгвэл манай нэвтрүүлэгч өөрөө жоох юм ажиллагаа ихтэй те явчаал бөө зөвлөгөө олно тий хүүхд мөөхөд тэгэл ярьслага марилцлага гэл ингээд тэгэл сүүлдээ бид нар ч юмэр зүгээр подкаст хийдэг байж байгаа. Гэхдээ тэр суучдаг гэж тий. Тэр намар байсан байна. Зин тэгээ маш зураг авалтаа хийх гэж бүтэн өдөр болдог. Тэгээд нөгөө айлуудаа бас зөвшөөрүүлэх гэж үзв. Тэр чинь айгүй хүний хувийн нууц гарч байгаа. Гэр орон өөр хүүхэд гарч байгаа болохоор нөгөө хүмүүсээ зөвшөөрүүлнэ. За дахиад очоод зураг аавна. Тэрийг эдитлэн гэдэг айгүй нүсэр ажилтаа болохоор тэгээд яалтчгүй нөгөө арын албанд ажиллаж байгаа хүмүүс зурлаач эдитрүүд маань бол нэлээ бас шантрангуй байдаг. Тэгээд бид нар ч бараг өөртөө шантраад 4 дугаарын араас бүр ингээд хэсэг завсарлаад за тэгээд сая оны өмнөөс за ерөөсөө одоо яг бүр ингээд хийсэн шиг хийя гэд нэлээд бас ач холбогдол өгч жагаад одоо л нэг голдралтай ороод ерөнхийдөө season 2 гэж эхлүүлээд одоогийн байдлаар өнөөдөр 8 дахь дугаар нь орно. Оо ямар гоё юм би. Гэтэ ер нь тэгээд контентын бас нэг яг нэг чухал юм ингээд хайж болтгоо юм аа. Яг үргэлжлүүлэхгүй л бол ингээд ажиллах ихтэй. Тэгээ би шатарч байхгүй тий. Тэгээ би ч өөрөө видео хийдэг байхгүй бас. Аа тийм үү. Хүшээ. Амар их ажиллаатай байдаг. Тэгээ би ч өөрөө бас контент хийдэг юм. Тэгээ бас өөрийнхөө эдиттэй хүний эдит бүр ингээд яа бүр сүлдээ бүр ингээд юу болоод байна. Яг үнэ. Тэгээ эдит бол бүр үнэхээр одоо би өчигдөр шөнө бас эдитэн дээр ингээд очиод хажууд нэгээ суугаад наадсыг асчих юм уу? Энийг нэмчих юм уу гэд ингээд дагаа суугаад тэгэл бүр ингээл үүр цайдал сууд. Тэгэл нөгөө нэг тэр эдит хийж байгаа хүмүүс ч хөөх амьд бүгд нэг юм хоёрын хөөрцөн бүр. Ингээд нэг хөдөлгөөний дотогт орсон нүд мүд нь ингээд улаанаар ирэлцсэн бүр амар хүнд хөдөлмөр байлээ ер нь. Ойлгож байгаад баярлалаа. Тэгээ яг ч хүн хүнд тэгтээ бас нөгөө контент креатор болгонд бас айгүй ихтэй хамгийн чухал зүйл эдитер байдаг. Тэгээ уул бол ингээ үйлдвэрлэлээ мэрдэг. Яг эдит нь гацагтаад байдаг. Тэгээд тэгээд угсаа ойлгомжтой, удах нь ойлгомжтой яг тийм байдаг. Тэгээ бас одоо ингээд контент яг хийгээд бас энэ хугацаануудад season 2 эхэлж байна, 8 гэж байна. За тэгээд энэ хугацаанд бас маш гоё сэтгэлдлүүдийг бас хинээс аав. Тэгээд ер нь мартагдчихгүй гоё сэтгэлдлүүдээс гоё хаалцаж. Манайх ч бас айгүй амбицтай манай нэвтрүүлэгч. Өөрсдөө гэсэн дуу гаргаад клип хийгээд. Оо за. Одоо нөгөө нэг ингээд юу ашиглах гэхээр нөгөө дуунууд гоё дуу мө ашиглах гэхээр чи нөгөө зохиогч ирэх мэрх гэл асуудал өсөл. За өөртөө л дуутай болъё. Тэгээд би өөрөө жоохон юм нөгөө шүлэг мүлэг бичих сонирхолтой байхгүй юу. Тэгээд өнгөрсөн жил яг нэг шүн найзын тухай гоё дуу зохиоё гэж бодоод тэг үгийн ямар тач нэг юм хүний нэг юм кэс нэг ингээл гоё араас урсаал нэг Монгол ордог гэдэг шиг бичигдээд яг дууны үг нь бэлэн болоод тэгэл би нөгөө AI-аар ямар тач нэг дуу болгоод сонсож үздэг байхгүй гэсэн чи бүр амар гоё болол болдгоо. Тэгэл нөгөө дуугаа бас ингэж явсаар байгаал 9 сард клип аваад клип хийжээд байгаа дуун бэлэн болоогүй явж байгаа. Тэгээд манай дууч алуунгаа дуулсан. Тэ Монгол хэлтэйг voice дордог. Тийм voice юм бас шилдэг оролцогчтой нэг тэ манай алуунгаа маш гоё дуулаа. Тэгээд аяыг нь манай нөгөө нэг бэлгээ монтерапийн бэлгэх хийж өгөө. Тэгээд гоё дуу болсон бохгүй юу? Тэр дуу маань тэгээд клип бас бид нар ч айгүй бас бодож хийгээд өөрсдийнхээ бас нөхөрлөлийн бодит түүхэн мөхөөс оруулж хийгээд тэгсэн чинь ингээд бид нар тэр дууг уг нь ингэж бодсон аахгүй ингээд октод нэг 100 мөн ингээл тэг хөдөө гадаа явахдаа машиндаа сонсож монсдог тийм дуу хий гэсэн чинь хүмүүсийн сэтгэл ингээд нөгөө энэ дууг сонсоол ингээд уйлаад байна өөрийн мэдлгүүл уйлаад байна гэд энэ дуу бүр яг ингээд тэрвэлт шиг байлаа гэд тэгээд ингээд яаж яг нөгөө бүх зүйл зүгээр үү гэдэг нөгөө дахилт нь явдаг байхгүй түнхт энэ дуу сонсохоор л ингээл яг тэр үгийг сонсохоор л ингээл нэг гол руу нэг юм гогдоол авчиж гин ингээл үнэхээр гоё дуу ингээд дуун дээр маань бүр ингээд амар гоё сэтгэл ирсэн бүр хүмүүс гоё тийм ингээл бүр амар хүмүүс уйллаа гэх тэгээ бид нар уг нь уйлдаг дуу хийх гэхгүйсэн уг нь санаа ингээд бүгдээрээ гоё байсан юм байна айгүй цоглог дуу хийх гэдсэн чинь тэгээд ямар ч гэсэн тэр дуу маань хүмүүсийн сэтгэл бүр айгүй гоё хүрээд
Тэгээд одоо нэг 250 мянган үзэлтэй авсан байж байгаа. 2 сарын өмнө YouTube-д орсон юм байна тий. Чамтай азтай гэдэг нэртэй дуу байна шүү дээ. Тийм. Энэ дуу маань нэр бас сонсоод үзээрэй. За тэгээд бас боломжтой бол манахаас бас хальт нэг сонсох боломжтой бол сонсъё. За тэгээд мэдээж хэрэг дууны хувьд бол бүр ингээд олон хүнийг ойлуулсан байна. Ойлуулсан байна. За тэгээ контентын хувьд бас нөгөө нэг хідэн айлаар ер нь явсан байна. Season 2 дугаар ер нь нэг дугаарт нэг айл л байгаа. Тэгэхээр нэг 8 айл болж таарж байна хэд болж байна. Өмнөх одоо нөгөө нэг failддэг ойлуулсан бол өөрөө тэгээ тэр нэг чинь гараагүй 5 нэг дугаар байгаа. Тэгэхээр нийтдээ ингээд 5 дугаар гэсэн байна. Тэр маань гарах гэсэн чинь нөгөө нэг зураглаач маань рэкэ дараагүй мó яасан нэг дөрөс бүр ингээд согдтаад. Тэр яасан гэсэн чинь манай нөгөө жүжигчин пүнтиг оролцсон. Тэгсэн чинь нөгөө пүнтиг яг нөгөө өөдөөс нь харж байгаа ярилцлагын хэсгийн баг бүтэн цагийн өөдөөс нь харж байгаа камерын дүрс байхгүй. Пүнтгийнхаа байхгүй. Тэр дарааг юм байна. Ардаасаа байгаад байгаа байхгүй нэг юм. Нэг гинт хэрэгтэй шиг ярилцлага өгцөө. Тэгээ бүр тэр яах нь мэддэхгүй тэгээ байсараагаа бүтэн төлөвлөж байгаа. Тэгээ ингээд 5 одоо бид нар чи 10 гэхээр ерөнхийдөө 15 айлд очсон байгаа. Тийм ер нь бол дүрсээ аваа. Тэгээд одоо дахиад нэг дугаар маргааш бид нар өмнө говь руу явж ирэх гэж байна. Бүр нэлээ хол явж. Зүгээр энгийн гэр бүл. Ер нь бол яг бидний эргэлтэр очиж байгаа хүмүүс бол ингээ охин нь бол олны танил байгаа. Тэгэнгүүтээ бид нар нэрээ өнгөрсөн 5 дахад юу байсан шүү дээ. Их хүүхдийн нөгөө нэг эмэгтэйчүүдийн нөгөө нэрээ эмнэлгүүд шүү дээ. Нөгөө яармгийн 300 ортой. Тэнд очиж эргэлт хийсэн. Төрсөн ээжүүдээ эргэлт хийгээд эмчнэрээ эргэлт хийгээд. Ямар гоё юм бэ хаа. Тэгээ бүр яг ингээд бид нар халдвар хамгаалалтаа бүр маш сайн хийж агаад ороод бид нар ингээд яг тэр нөгөө эмнэлгийн одоо ажилчдтай хамт ер нь яг тэр хүүхэд төрүүлэх процесс юу болдог тэнцээ бичлэг хийгээ бүр нас насмастайгаа хутгалтаад бүр амар гоё дугаар болсон. Тэр манаас 2 season 2-оо тусгад дугаар болгож гаргах гэж байна. Тэгээд тусгад дугаарыг нууцыг задлж байгаа юм байна шүү дээ тий. Энэ тусгад дугаар яг хизээ гарах байлаа. Тэгээ нэр одохгүй гарна. Бид нар яг тэр ер нь хүүхдийн баярт зориулж бичлэгээ хийсэн байхгүй юу. Тэгээд бид нар маш олон гоё газруудаа хамтарч ажиллаад ээжүүдтэй ингээ гоё бэлгээ өгөөд эмч нартай бэлгээ өгөөд тэгэнгүүтээ нөгөө нэг төрсөн ээжүүдийнхаа сэтгэл тэгээд өвдөж байгаа яг төрхөд өвдөж байгаа ээжүүд гэл те тэгээд яг тэр төрөх процесс ер нь яг юу болдог тэгэл аавууд сэтгэл ер нь л тэр нэг арын гоё тэр бужигсан амьдрал эмчнэрийн юу туулж бас яаж ажилдаг нөхцөлд ажилдаг гэдэг тэр бас их гоё дугаар болох байх гэдэг хүлээлттэй байгаа. Яалч хүмүүс маань ерөнхий хавд хөрөх үйл явцыг мэддэг ч гэсэн эмчнэр маань, совилогч нар маань ардаа яг ямар зохион байгуулалтаа яаж явдаг вэ те. Тэрийг бас сайн мэдэхгүй байж магадгүй. Тэр талаас нь илүү харуулсан байна шүү дээ. За тэгвэл ингээд эргэлтэртэй контент маань улам илүү сонирхолтой, маш гой төрлөөр ингээд улам илүү дэлгэрээд season 2 маань явж байгаа юм байна. За одоо жүжигчин хайрыг гэдэг сэдв рүү оръё. За жүжигчин хайрыг маань хэдэн он зуруулаад өгсөв. Анх яагаад ер нь жүжигчин болготлаа мэргэжлийг сонгов. Би болохоор 2013 онд ардын жүжигчин Бэрвагийн мөнхтөр жигш ангиг төгссөн байгаа. Жүжигчний ангиар 13 чи өөрөө дээр үзсэн. Тэгээд ер нь л нөгөө нэг яг жүжигчин яг болно яг 10 тухайн үед чи би 11 төгссөн. 11 дугаар ангид төгсөхдөө бол яг жүжигчин болъё гэж бодог байсан. Би уг нь сэтгүүлч болно гэж боддог байсан байхгүй юу. Тэгээ мөсөн сэтгүүлч ангид орно гэл айгүй бэлтжсэн чи тэнцээгүй. Тэгээд тэр чи уг нь нөгөө бүр айгүй уур чадвар шалгалт малгалт өгөлдөг. Би өөрөө би бас хангалттай тэнцсэн. Амар бүр ингээд нөгөө мөрөөдчихсэн байхгүй юу. Тэгээд тэнцээгүй. Тэгээ хүн чинь бас айгүй ширтаа юу юм бэ шүү дээ. Яг мөсөн сэтгүүлчд орно гэж боддоо. Мөсөн сэтгүүлчтэй тэнцээг болгонгод өвдөл өөр сэтгүүлч өөр сургуульд орохгүй морохгүй. Тэгэж явж байгаад яг нөгөө нэг суусын конкурстай таарад нөгөө бүртгэл явагдаж байхад нь таарад. Тэгээд бүртгүүлч хөө дэмий юугаа эргэлзэж байгаа бүртгүүлчдэг байхгүй. Тэгээд за ямар таа ч ингээд нэгдүгээр шатны шалгаруулалт нь маргааш юм байна гэж найзанд очиад. За бүжиг юу үзүүлэх үү гэж зүгээр ингээд. Айгуу тухайн үедээ гэхдээ тэр нь ч бараг онсон юм шиг нөгөө нэг юм юу яагаагүй. Айгаагүй сүрдээгүй. Тэгэл за бүжигэн дээрээ би зүгээр Britney Spears-ийн 80 дээр ингээд нөгөө өмнө нь мэддэг байсан бүжиг бүжиглчээ. За дуун дээрээ за энийг мэдх юм чи энийг дуулчихъя гээл. Тэгээ ингээл нөгөө айгүй тийм санаа амар ингээд тайван орчдөг байхгүй юу. Ямар тийм. Тэгээд сандралгүй ингээд орчоод гэхдээ яг орхихаа өмнө тайзан дээр ингээд гарахынхаа өмнө амар сандарсан. Яасан гэсэн чинь нөгөө бусад хүүхдүүдээ хараад бүр ингээд амар сандраад яана би амар мохоо сургуулийг үнэхээр дутуу өлсөн нөгөө бүр ингээд тэгээс амар сандраал гараал тэгэл
юмнуудаа ингээл үзүүлээл за тэгэл ичээл гараа явсан. Тэгсэн чинь сойсоо өөс нэг охин тайснаар гараасаа боксер хэсгэрэл хааж байсан. Яг бодол тэр нь би юм байна. Тэгээд дараа нь тэгээд заац нөгөө харсан чинь нэгдүгээр шатанда тэнцсэн байдیں۔ За. Тэгэл яана тэнцсэн байж тээ гэд. Тэгээд яг нөгөө нэг хоёрдугаар шатны шалгаруулалт маань нөгөө нэг бас нэг өөр нэг сургууль бас шалгалт малгалт өгөөл ингээл мэдгүй би тухайн үед нэг азаа сарил явуулсан шүү. Тэгээд нөгөө бас бэлдэж амжаагүй заяа. Амар балрал. За юудаа ч одоо нөгөө өгье. Тэгээд тэнцгүй бол одоо тэгэл одоо яах вэ гэл. Тэгэл орсон чинь юу яадаг вэ? Хоёр таштанд орсон чинь ингээл монолог гэ байна гэдгсэн. Монолог нь юу юм болоо? Тэгэл нөгөө тэр хүүхдүүд тассан чи. За одоо юу гэмэх юмтэй нэг юм бодол яриа гэх юм уу да гэхээр бодлол ярих юм байна гэдэг. Тэгэл урдлын хүүхдээ харсан чинь урд хүүхд маань ингээл жүжиглэл харна. Айгу жүжиглэлттэй л ярих юм байна гэдэг. Тэгэл гараад өөрийнхөө бодлыг жүжиглэлттэй яриад. Тэгэл мэдгүй айгу л инээдми юм болсон. Тэгээд очиод нөгөө багш нараас асуусан чи багш нар ч уг нөгөө айгу тийм мэрэгжлийн асуудаг байхгүй. За одоо театр хэдэн он байгуулагдсан юм тийм. Намайг харуулчихсан энэ юугаа мэдхөвдөө гэж байгаа юм шиг. Шаал өөр юм асуугаал. За тэгээ ер нь чи яагаад жүжигчин болъё гэж бодсон инээ тэр юмэрэ гээл. Тэгэл тэнгууд яг нөгөө нэг хариулт өгдөө шүү дээ. Яг нөгөө нэг уг нь би ийм ч хүн болохыг мөрөөддөг гэсэн, тийм ч хүн болохыг мөрөөддөг. Ийм тэгээ яг ингээ бараг сонгож чадахгүй жүжигчин болох юм бол бүгднгээр нь л болж чадах юм шиг санагдаад манагдаад гэл тэ. Тэгжсэн чинь бүр ингээд тэнцсэн байсан. Тэгээ яг би тэрийг болохоор харахтаа нөгөө нэг юу яасан бас нэг юм цагаан цаас шиг тэ. Тэгээ нэг юм за энэ хүүхдэд одоо эхнээс нь яг юм зааж болохоор тийм яг бүгдийг авахаар юм тийм тэрнээс ч энэ сайн хүүхдтэй биш төө нэг юм юмыг юу ч мэдгүй байгаа хүнд чи юм заахад бас арай амар штэ тийм нэг юм суугаагүй те тэгээд тэнцсэн баг ч үст. Тэгээд Сүйст орж ижсэн чи манай ээж чи өөсийнхаа сэтгүүлчд орох уу ингээд нэмэлт басны хүмүүс авч байгаа юм шиг байна штэ элсэлт мэлсэлт гэдгсэн чинь Сүйстэ ороод 7 онцоо гүг жүжигчин болсон. Гоё юм байна. Яста гоё юм байна. Тэгэл яг ингээд бодохоор аягүй санамсаргүй байж байгаа жүжигчин. Хов тавилан л да тийм. Хов тавилан л да. Хов тавилан байгаасаа одоо замаар явж явах үү дээ. Тэгээ одоо бас ер нь бол мөн амьдрал руу нас ингээ ороход ер нь бас карьерийг бас ярихад бас ер нь үргэлжлүүлээд ер нь жүжигчний хамгийн сайхан зүйл нь танд яг яланд санагдсан те дөрүүд ч гэдэг юм уу те тэр талаас бас ярилцвал. Яг тэгээд бодохоор айгүй сонирн байдаг юм аа. Одоо ингээд надад би яагаад ингээд яг жүжигчнэр ингээд ажиллах ёстой вэ гэдгээ би айгүй сүлд ухаарсан аахгүй. Би яг ер нь бол айгүй шантарсан байсан. За энэ жүжигчний мэрэгчлэр чи ер нь амьдрын гэж байхгүй юм байна. Хүүхд төсгөн гэж байхгүй юм байна. Ер нь талхолж идэнэ гэж байхгүй юм байна гэдэг. Бүр ингээд хайцсан байсан байхгүй. Тэгээд би бүр нэлээд хэдэн жил бүр жүжигчнэр огт ажиллаагүй. Бараг 5-6 жил бол би бүр ингээд заа жүжигчнэр ерөөсөө л амьдрахгүй юм байна ингээд хайцсан байсан байхгүй. Тэгж жагаад тухайд яг ер нь бол яг санхүүгийн байдлаас болоод ерөнхийдөө ингээ бүр мэрэгчлээсээ шантарсан байхгүй юу. Тэгэл за ерөөсөө л арай л өөр нэг мөнгө олохоор юм олж хийгээл бодсон байжгаад тэгээд яг сүүлд 2023 онд яг нэг киноны 23 оноос хойш би одоо үргэлжлүүлээ ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд би яг тэрний араас би жүжигчнэрээ ягаад ажиллах хэрэгтэй юм бэ гэдгээ олсон. Тийм ягаад гэхээр одоо ингээд яг нэм хэцүү процессууд байдаг шүү дээ. Одоо ингээд шөнийн зураг авалт ч юм уу тийм ингээд өвлийн зураг ч юм уу тийм гадаа зураг авалт гэл нэг юм тийм яг үн тэгэл ингээд нэг амар чадахгүй сцен тийм ингээд амар хэцүү юмтайгаа ингээд амар тулж өөрийгөө би ямар муу юм бэ? Яагаад ингэ чадахгүй байгаа юм болоо гэл тийм яа энэ би яагаад энэ дээр ийм сонирм муу байна ч юм уу яагаад нэг чадахгүй байна би яагаад энийг чадахгүй байна уйлж чадахгүй байна ч юм уу гэл дотор ингээл зовоод байгаа тэр бүх процесс эсвэл ингээл нойргүй ингээл яваал зомбир бол ингээл явж байгаа тэр бүх процесс нь надад ерөөсө зовлон шиг санагддаг юм байлээ. Ингээд зовоод байгаа хэрнээ тэрэндээ жоохон кайф аваад идэг ч юм уу те яг ингээд ялрахгүй те болох юмсан ёо очихгүй байх юмсан гэдэг мэдрэмж байхгүй. Тэгээд ингээд яг ажиллаж байгаа үедээ ядарч байгаагаа ерөөсөө мэддгүү дээрээс нь хідэн цагт ажиллаж байсан те ингээл шүн мөн ингээд тийм дуртай шүү дээ. Тийм тэгэнгүүтээ яг ингээд дуусаад за дууслаа баяр хүргэе гээд яг тараад явангууд ингээ хүү амар ядарсан байгаагаа мэддэг ч юм уу те өө амар ядарсан ш би чи хитэн цаг унтаагүй юм бэ ч юм уу те тэмүүж яг тэр зовж байгаа маань өөрөө надад зовлон шиг санагддаггүй юм байна. Тийм болохоор би энэ мэрэгжил бол миний яг мэрэгжил муу юм байна гэж сүлд ухаарч байгаа даа. Сэтгэл
сэтгэл ханамжтай тий өөр хийж байгаа юмдаа дуртай тийм болохоор ингээд ямар ч ядарсан мэдрэмж авахгүй чадахгүй байсан чадахын төлөө улам хичээгээд би яг ингээд зурганд явж байгаа гэдэг байхгүй манай үуч бас жүжигч харин тийм юм шиг байна. Тэгээд ингээд бас яг адилхан тийм мэдрэмжүүдийг авдаг. Тэгээд ингээд 24 цаг ч юм уу ингээд замдаа ингээд хөдөөмөд натурт явж байгаа зураг авангууд ингээд тухай дээр юу ч болов ингээд амар бөөндөө амар маазардаг шүү дээ. Зургийн дондор маазар заач явж байгаа л яг зураг дууслаа чинийх одоо маргааш хүртэл байхгүй ч гэх юм уу. Яг тэр үед ингээд яалаа гэдэг ингээд яг бодогддог. Яг үнэ. Яг тэр мэдрэмжийг бас адилхан мэдэрдэг болохоос яг гоё санагдлаа надаас. Яг адилхан бас зовж байгаа ч гэсэн хэцүүгаадсан. Тэгээ муухагаар хүлээж авахгүй дандаа жаргалтай. Харин зовлон нь хүртэл сайхан юм шиг тий. Энэ бас би бас нөгөө одоо нөгөө мэрэгжил сонгох гол хүүхдүүд айгүйх яадаг шүү дээ. Над руу бас ингээл жоохон хүүхдүүд хүрхэн ингээл бичдэг байхгүй юу. Мэрэгжлээ ингээд сонгомоороо нэг нэтрээ гэж. Тэгэнгүүт би зүгээр яг ингээд нөгөө нэг юуг чи ингээд өдөр болгон хийхдээ залхахгүй байх вэ? Юуг чи одоо хамгийн муухай тэ зүйл нь байсан ч тэрийг ингээд төвчээд ингээд хизүүг нь ингээд туулаад одоо чинь тамирчид бол тэ ингээд хүн яг нөгөө нэг энийг бодох хэрэгтэй гэж байхгүй юу. За би ингээд амар тамирчин болоод олимпийн алтан медаль авъя ч юм уу те. Эсвэл би ерөөсөө жүжигчин болж Оскарын шагнал аавна гэл те. Амар гоо олонний танил бол хүмүүс намайг таниад ч юм уу те. Эсвэл би өөртөө амар мундаг тамирчин болоод би өөртөө тийм болоод гэл нөгөө тийм ингээд нөгөө нэг тийм тэр чин намайг шагнал нь байгаа даахгүй те. Тэр чин нөгөө тэр Оскарын шагнал нь олимпийн аврагч чинь тэр нэг тамирчны замлынх нь ганц өдрийн шиг байхгүй те. А бусад бүх өдөр нь яах вэ гэхээр дандаа бэлтгэлтэй, ядардаг, зовдөг те, гэмтдэг ингээл нөгөө нэг шаналдаг ч юм уу те ингээд яг nostalgia дандаа нөгөө хамаг муухай юм наа те ганцхан өдөр нь тэр нэг Оскарын шагнал байдаг юм уу олимпийн аварга нь байдаг юм уу тэр юм байдаг а тэгэнгүүт хүмүүс яг тэр нөгөө гоё ганцхан өдрийн гоё минь бодонгуудаа тэр мэрэгчлийг сонгочж болохгүй байхгүй те яг зөв тий яг нөгөө гоё харах зүг юу туулах хэрэгтэй вэ гэдгийг бас бодох хэрэгтэй яг ингээд чи жүжигчин болохыг хүсэж байгаа бол яг тэр нөгөө нэг үргэлж нэг юм одоо чим яаш өгдөг өөртөө яг жүжигчдтэй яг тийм мэдтэй ингээд нэг өөрийгөө заавал ингээд за би нэг чадах болов за нэг чадчихлаа гэхэд ингээд юу яад ч ингээд нэг юм сэтгэл зүйн хувьд ингээд нэг юм ингээд бүх насны жүжигчд тийм юм бэлээ би бүр ингээд тэрэнд амар баярлсан шүү дээ яг нэг кинонд ороод би ганцаараа л гэж бодсон олоо ингээд кино манад яал за би ч ер нь мяал юм байна л да гээл те ингээд боддог айгу ингээд хэцүү тэгэл нэг арай гэж нэг юмны ард нэг амжилтаа гарцгаараа за гээл нэг жоох уран авч маавал тэгээ байжсэн чинь манай том жүжигчид чинь яг адилхан мэдрэмжтэй юм байл шүү дээ. Бүр ингээд лаг миний ингээд шүтэж мүтэж хайрладаг жүжигчтэй кино манад явсан чи. Яа энэ хэсэг дээр та айгуу сонд тоглох шиг бол. За явах та гэдэг. Муул жүжигчин байгаас лан гээл. Тэр би бүр ингээд гайхаад бүр ингээд аюу их мэгч залбаад ах энэ төр чи яг нэг тийм ингээд жүжигчин хүн чи яг нэг тийм хизээч ингээд би лаг ийм болцсон гэж хизээж боддгоо юм байлээ шүү дээ. Ингээд амар тийм дарууд өлөвтэй дандаа ингээд өөрийгөө голж идэг. Тэгэл би за энэ дуусахгүй юм байна. Энэ мэдрэмжээс салахгүй юм байна. Энэ жүжигчин хүн бол эзээ салдгүй юм байна гэдэг. Тий, яг нэг тийм юм байгаад байгаа байхгүй. Тэгэл жүжигчин хүнд чинь тэгэл дээрээс нь яг ингээл би одоо лаг одоо л ингээл одоолохгүй тий. Хин одоо ингээл би сайхан кино тоглох юмсан доо гэж бодоо явж илгээд одоо тий нөгөө нэг хинч намайг авахгүй бол тэгэл хэцүү байхгүй тий. Ингээл тэгэл нэг өөрөө юм хийчих гээл үзээл тэр нь тэгэл хэцүү болоо тий. Гэтэ яг хаа бас нэг энэ зам бас надад нэр гоё олон их киноны санал ирсэн. За бид одоо их гоё уран бүтээлээр нь харах нь. Тэгээд бас яг тэр кинонд бас одоо бэлтгэл жим ингээ хасан за. Тэгээ бас өөрөөсөө их юм шаарддаг байх те бас яг дөрөвдөө орох гээд амарлаг би дөрөвдөө орохын тулд тэгдэг мэгдэг. Лаг хүн юм шиг сонсох гээд юм байна. Тэгэл яхаа тэгэл бид нар чинь тэгэл хичээн шүү дээ те. Айл болох нэг юм одоо нэг юм юу болчиход байгаа ш нэг ямарваа нэг ажилд нэг гарахтаа одоо нэг жоохон бэлтгэлтэй байх гал те. Манай Монголд чинь нөгөө нэг кино манад орохтаа хэцүү шүү дээ те. За тэгээ эх тонос зураг авалт эхлэн шүү бэлтэн шүү. Оо за. Эсвэл чимээгөө байж үзсэн аа. Нөгөө төр нэрээ эхэлж байгаа шүү дээ гэдэг юм уу. Тиймэрхүү юмнууд бас айгүй гинти юм шүү дээ. Тийм тэгэл за нэг сарын өмнө хэлж байгаа кино бол вау амар мундаг те. За чи энэ кинонд орш. За нэг тиймэрхүү дүр шүү гэж хэлж байгаа кино бол бас ер нь мундаг байхгүй. Тэгэнгүүт жүжигчд чи одоо бас те тэрэндээ зориулж бас те нэг жингээ хасах бол хасна, жоохон хөдөлгөөн хийх бол хийн те. За гадаа төрөх. За ядчил нөгөө нэг хил ам
Тийм зөвшрүүлэх те ингээл сэтгэл санаагаа бэлдэх босод ажлуудаа зохицуулах гэл аяг бас олон юм байгаа байхгүй. Тэгэнгүүт бас манай Монголд бас тэрийгээ ингээд бэлтгэл ажиллаа хангахад айгүй жоохон хэцүү байдаг. Тэгэл яг нэг тэсгэл урсгалаараа ингээд орчвол дараа нь харангуйт яана гэж жоохон хэцүү. За яах вэ гэдэг. Тэгээд бас энэ уран бүтээлийн үед бас ингээд сонсоход бас нэг ямар гоё үт юм бэ тий бас. Тэгээд үргэлжлүүлээд бас нөгөө нэг урлагаас гадна гэр бүл за тэгээд гэр бүлийн хүмүүс юу хэрхэн таны одоо ажил за тэгээд карьерт одоо юу гэдэг хэрхэн дэмжиж ойлгож хүлээж авдаг вэ? За тэгээд юун түрүүнд бас 2 хүүхдийн ээж болсон. За тэр амьдралын харах өнцөг яаж өөрчлөгдөж вэ? Энэ талаас бас гоё ярилцал. Ер нь нэг охинтой охин маань 14-тэй, хүү маань болохоор 5 настай. За тэгээд ингээд сайхан дөрүүлээ амьдарч байна. Тэгээд ер нь бол ажил мэргэжлийн маань нөхөр маш ойлгодог болсон. Болгосон гэж юм. Анх бол яг нөгөө нэг юу ясах вэ? Би ч угаасаа жүжигчнэрээ ажиллахаа бүр болцсон байж байгаа. За тэгээд нөхөртөөгөө одоо хамт амьдраад нэлээд хэдэн жил болсны хараас гинтхэн жүжигчнэр ажиллаад эхэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь манай нөхөр бүр гайхаад тий ингээд шөнийн 2 цагт ингээд дутчих тийм үү гэдэг. Оо за чиний эсний авах чинь үрээр чамаагүй дуудаа штэ. Тэгээд оо за гэж шөнийн 2 цагт хувцас гараад ирсэн чинь. Оо за одоо ингээд явлаа юу. Тэгэл ингээд нөгөө нэг одоо жүжигчд чи одоо жишээ нь ингээл нэг романтик сцен те янз бүрийн юм аа те одоо ингээд ахуулах ч юм уу хүнтэй өөр хүмүүстэй ингээл хосмос болж ахуулах ч юм уу янз бүрийн юмудаар тэнгууд чинь бас нөгөө манай хүн чинь одоо урлагийн биш те өөр салбарын хүн болохоор эхлээд ойлгохгүй те чи яа надаас суугаагүй юм асуугаагүй юм бэ би яхаар ажиллаа ихтэй чамаас асуух хэрэгтэй юм бастай энэ те ингээд айгүй бас юм үл ойлголцлоод болдог байсан тэгээд юу вэ чи ингээд бүтэн одоо сар хөдөө явах юм уу гэл те тастай явдаг штэ тэгэнгүүтээ тэгэл тэ одоо тэг хаан байлах уу яах вэ хүү гэл бүр ингээл эхлээд бол үл ойлголцол бас үүсэж байгаа байхгүй тэгэл яг нилээн бас нэг юм хэрэг шугам болж байгаад манай нөхөр манай натур дээр ирээд киноны зурган дээр ирээд тэгэл шоконд орцсон. Хүүе ингээ уйрлцсан байгаа гол дотор орж зураг авах юм уу гэл те. Хүүе ингээ энэ хүүхэд туусна ингээ шүн ингээл бороонд ингээл нороол тайл орж чарлаа ингээл нөгөөх нь уйлаал те ингээл бөө юм болоо тэгээ бүр ингээ яг ингээ очиод ингээ бүр ингээ шоконд ордог байхгүй. Тэгэж тэгжсэн аа. Чи бүр үнэхээр хэцүү ажил хийд юм байна. Үнэхээр ингээд та нар чи ингээд бараг сайхан ингээд маазраал те ингээд гоё ингээд айл гэртэж тоглож байгаа юм шиг юм бараг орчтын болов гэсэн чи амар хэцүү ажил байна гэл манай хүн чи нөгөө манай ер нь киноны бүх хүмүүсийг хэлж байгаа байхгүй танаа яг энэ кино одоо жишээ нь хүмүүс ч юм уу ер нь урлагийн хүмүүс чи амар хэцүү юм байна гэл нөгөө чинь тэгэл амар хөөрхөн манай киноны группийн ингээд бүх хүүхдүүдэд те за ус ундаа барьжгүй гэл ингээд амар хөөрхөн за би туслая гэл туслахорчгүй гэл те бүгдэнд нь нөгөө ирчүүд мэрчүүд нь ингээл тамхи дээрээ байршгүйгээл амар тийм нөгөө ойлгоод тийм тэрнээс хойшоогоо тэгээд амар дэмждэг болцсон. Тэгэл бүр айгүй ялцаж мэлцаа зохиолны яасан маасан за зураг алтны хийх гэж гинөө. Тэгэд яах юм тэр тэнгуүтэн тэрийгээ заа зохицуулах юм уу тийм айгүй тийм бүр ингээд гоё ойлгодог болоо. Багл жилүүл дээр ажиллаж байна уу? Бүр яг тийм тэгээ айгүй гоё тийм анхаарал одоо чинь зураг авалттай яваад ирэхэд ч юм уу те за унтаж амар за надад арьс марс чи хэцүүдлээ ч гэдэг юм. Тэ өглөө мөглөө санаа заавалтгүй би тэгээд сайн байгаа би тэгээд ингээд хүүхд мөхт би одоо тэ ингээд ямар судалгүйгээ тэгээд ингээд зураг мөрөгтэй дараас эзэж залгахгүй ч юм уу тэ за тэгээд завсар гарвал боломж гарвал залгаарай ч гэдэг юм уу яг бүр нэг тийм амар мундаг бас яалтчгүй урлагийн мэрэгжилтэй урлагийн хүний ард талд нь одоо манай том жүжигчдсэн бас ингэж хэлдэг штэ ингээд яг гэр бүлийн хүн байх хэрэгтэй байдгаа. Тийм байдгаас бид нэр ингээд амжилтанд хүрч чаддгаа ч юм уу тийм зүйлийг маш их ярьдаг штэ. Бас тэрийг бас би ингэж бодсон байхгүй. За тэгэж бодсон. Ямар ч ингээд хүний ингээд ар гэр гэдэг чинь тэгэл чухал штэ гэж ингэж би бодсон байхгүй тийм ингээд ер нь инженерийнч байна уу те багшин ч ямар ч хүн ингээд ар гэр байх хэцүү те одоо чинь тэр ямар ч ажилтайсан тэр хүний ажил мэргэжлийг ойлгох ёстой болно штэ гэдэг ч юм уу те тэгж боддог байсан байхгүй гэсэн чинь бас үгүй юм билээ. Үнэхээр бас нөгөө нэг ойлгох зүйл яа урлагийн үнэч мэргэжил нь яг нөгөө гэр бүлийн хүн ойлгоход илүү жоох юм тийм төвөгтэй төрлийн салбар болж таарж байгаа байхгүй юу те хугацаа ордог ч юм уу те тэгэнгүүт айгу бас үнэхээр онцгой юм байлээ. Тэгээ бас юм тамирчдын бас ар гэрийг би бас тэгж боддог.
бөхчүүдийн ихнэрүүд ч ёстой яг л нөгөө нэг хүний карьерт ингээ бүх ингээ өөрийнхөө амьдралыг зориулт юм байлээ шүү дээ бүр. Тэгээ бодонгууд бас ер нь зэрэг цагдаа бас тэгдэг бах тий. Яг зөвтэй ингээл цагдаа магднаар одоо манай онцгойгийнхан ч гэдэг юм яг нэг юм бас сонин мэрэгчлүүд байгаа байхгүй. За зэрэг цагдаа онцгойгийнхан бол бүр хэцүүтэй. Яана нөхөр нь гараа явдаг амьд ороод ирэх үү гэдэг чинь л өөрөө ингээл зүрх сэтгэлийн хувьд амар хэцүү байхгүй тий. Тэгэл бодонгууд яг нэг тийм одоо арга гэрийн хүмүүсийг бол үнэхээр бас бишрэхгүй харахгүй. Ялжил баяр ёслол наадмаар гэртээ хилээж байдгүй ч юм уу тиймэрхүү үед их байдаг. Тэнгууд ингээд гэр бүлэрээ гой баяраа тэмдэглэмээр байдаг тааж байдгүй ч юм уу. Яг үнэ. Тийм манай тэгэл зэрэг цагдаагийнхан ч юм бол тэгэл халуунд хаална хүүтэнд хөөрн те. Одоо ингээл эмчнэр гэл яг ингээл хамаг хэцүү зүйлийг ноён одоо нуруунд дээр өөрж байгаа хэрнээ хамгийн ихтэй ингээл хүмүүсээс ингээл дайралт авшилт ч юм уу эсвэл хамгийн ингээд те хэцүү цалин авдаг ч юм уу те. Бас нэг тиймэрхүү байна л да. Тэгээс нэг сая би сүүл асуусан байна. Хоёр хүүхдийн ээж болсноор бас хар хүнцгүүдээс яаж өөрчлөгддөг юм бэ? Тэ? Хүнцэг хар хүнцэг ч юм уу. Тий, ер нь л би ч айгу залуухан яг 20 настайд ээж болсон гэсэн үг байхгүй. Тэгээд тэр үед би өөрөө айгу том хүн л гэж боддог байсан. Тэгээд одоо бодохоор амар жоохон тэгэл ерөнхийдөө охинтойгоо хамт бараг ингээл төлөвшөж өссөж хөгцсөн байхгүй. Бараг охин маань намайг хүмүүжүүлсэн юм шиг те. Тийм тэгээд ер нь л ингээл хүүхдтэй болонгууд амьдрал угаас ингээ нэг нүд нээгддэг шүү дээ. Хүний амьдрал ер нь бол ингээ нэг юм ямар ч үед нэг юм бууж өгч болохгүй нэг юм шалтгаантай болчиход байдаг те. Нэг юмнаас ингээл зац болохгүй байгаа юм чи болчих гэдэг ч юм уу те. Ингээд нэг юм ямар ч юмн дээр нэг юм хүн бас нэг юм амиа бодож чадхаа болдог те. Нэг юм өөрт чинь нэг утга учир гараад ирэнгүүт нэг юм арай илүү одоо mature гэж ярьдаг шүү дээ. Нэг юмн дараа нэг юм хүлээцтэй хариуцлагатай ч юм уу болол явдаг юм билээ л дээ. Ер нь бол баг тэгэл яг нэг юм насанч таарал нэг хоёр хүүхдийн ч ээж болоод ирэнгүүт одоо юмд нэг юм юу ханддаг болсон юм байлээ. За яах вэ? За бас байж болно. Бас тийм бас нэг талаасаа зөв ч юм уу те. Заас нөгөө хүний өнцгөөс бас тийм байж бас болно л доо ч юм уу нэг юмыг арай нэг юм өргөн өнцгөөс ингээд хардаг болоод нэг тийм болчтой юм байлээ л те. Тэгээд дээрэс нь ингээд нэг юм өмнө нь ингээд тийм зарим зүйл дээр айгүй тийм одоо нэг юм зарим үзэл баримтал дээр айгүй өөртөө ихтэй байсан бол те. Ер нь л тийм байх ёстой. Ер нь хосын харилцаа тийм байх ёстой ч гэдэг үү. Хүүхд төсөхдөө ер нь тэгж болохгүй ч юм уу те. Айгүй нэг тиймэрхүү юмнууд айгүйх байдаг гэсэн байхгүй. Тиймэрхүү юмнууд маань ингээд арилжтай юм билээ. Яг нэг амьдрал өөрөө яг нэг юм хизээч битгий хизээч гэж хэлгээд гэдэг шиг яг ингээд нэг юм давахгүй гэсэн давгаа 3 давна гэдэг шиг тий. Би чи айгүй манай охин чи айгүй юм зөөлөн мөл айгүй тийм сайн хүүхдөөсөн болоод тэгвэл энэ хүмүүс энэ хүүхдээ айгүй тэгж буруу эрхлүүлээд ингээд айгүй ааштай мааштай болгож чинь гэдэг айгүй хардаг ус чи манай хүү гарч ирсэн зөөр тэрэж хөвцдөг хүүхдээ дэлгүүр дотор ингээд орилоод ингээд уйлаад ээж идэг хүүхд ингээд зан ааштай төрдөм байлээ шүү дээ хүүхд. Тэ ерөөсө бүр гайхаад бүр ингээд аав 50 би 50 тэ би жиргсэн бата 50 энэ юу хаанаас хинээ заавлаа гэдэг бүр гайхмаа гэж юу 50 бос олч байгаа. Тийм тэгэл нөгөө өмнө нь айгүй ингээл хүний хөвгтөдөө хүмүүжилгүй. Тэр дотор ингэж уйлаад орилтлон гэж эрхлүүлсэн байж гэдэг. Бараг тэгж шүүмжлэлт өнцгөр хардаг байсан бүх юмаа ингээл нэгэл заггүй юм байна те. Ер нь ингээд нэг юм хүүхэд бол ингээд айгүй сайн өхнийг ингэж заад сургадаг. Тэ яг ингээд бүр мэдрүүлдэг яг тийм л одоо оршихуунууд байт юм билээ л дээ. Яалчгүй их баха тий. Тэгээ тийм ч учраас бас нөгөө нэг саяны бас нэг контент дээр ч гэсэн бас илүү сайн ойлгож байгаа бах тий. Одоо эргэлт дээр хүний хөхт бас юм байна. Тэ ус гэж харахад бас юм байна. Тэ энэ ус үзүүдийг харуулж чадж байгаа ч ах тий. Тэгээс одоо бид нар нөгөө эфирийн цаг бас дуусах төгсөж байгаа юм байна тий. Тэрнээс магадгүй бид хоёр бас асуугаагүй тий. Та орж ирээд бас хэлмээр байсан зүйл байгаа хэлж болно. За зүйла гэдэг. Талархаж болж байна. Ер нь аль нөгөө нэг юу санагдаад байгаа ш надад. Одоо ингээд манай нэвтрүүлэг аль болох нөгөө нэг эергээр нийгэмдээ одоо ингээд нөгөө нэг үлгэр дуурайл болохыг одоо хүсэж байгаа. Одоо чинь бид нар нөгөө найзуудын тухай дуу, ер нь найзууд жоохон төвтэй нэвтрүүлэг хийж байгаа ч гэсэндээ те. Одоо ингээд нөгөө нэгэндээ сайн сайхан үг хэлье те. Нэгнийгээ одоо дээрлэх биш ингээд хайрлаж ингээд нөхөрлөөрөө ч гэдэг юм уу те. За тэгээд дээрэс нь за гэр бүл гэдэг бол одоо ингээд те одоо чинь ингээд нөхөр эхнэр нөхрийн харилцаан дээр ч гэсэндээ те ингээд яг ярилцах юм бол ингээд болдогоо те. Ерөөсөө тэр чигтээ ингээд нэг тийм муу нөхөр муу эхнэр гэж бол байхгүй те. Ингээд хоорондоо ойлголцож ярилцах. За тэгээд айгүй олон
талын ингээд хүмүүс ингээд харах өнцгтэй байдаг аа гэдэг маягаар ч юм уу те нэг тийм шүүмжлэлт бус байдлаар энэ зөөлөн аргаар бас нийгэмдээ аль болох гоё эерэг одоо тийм нөлөөллийг үзүүлэхийг хичээж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чутгаараа одоо манай нөгөө нэвтрүүлэгт ер нь бол нэг юм сөрөг коммент айгу бас бага ярддаг хүмүүс айгу эерэг. Тэгэхээр би бас ингээд юу гэж хэлмээр байгаа гэхээр хүмүүстэй за хүн хэрсүү байх хэрэгтэй, альва зүйлийг шүүмжлэлт өнцгөр харах хэрэгтэй. Гэхдээ тэрийг нөгөө нэг аль болох нөгөө эергээр те нөгөө нэг одоо нэгэнтээ бид нар зарим зүйлийг нэг өдрийн дотор ч юм уу те ингээд эсвэл нэг хүн үйлдэлээр засаж өөрчилж чадахгүй. Гэхдээ бид нар өөртөөхөө харах онцгийг өөрчлөөд баг багаар зөөлөн ингээд те байдлаар эерэг зүйлээр бас дамжуулж гоё юм бүхэл одоо нийгмийн одоо болж үлдэхгүй байгаа зүйлсээ ингээд бас зөв одоо чиглэл нь өөр өөртөө чадах чинь нэгээрээ ингээд чадах зүйлээрээ бас нөлөөлөх боломжтой. Тийм болохоор хүн болгон одоо нөгөө нийгэмдээ гоё сонор сэрэмжтэй бөгөөд тэгээд харж олж харсан өнцгөө яг өөр өөртөөхөө ажиллаараа дамжуулаад бас сайжруулах талаасаа юм хийцгээе гэж бас уриалмаар байна. За баярлалаа. Ямар гоё уриалгаа. За баярлалаа танд бас бидний урилгыг авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ярилцахад маш их таатай байлаа. Маш гоё сэдвүүдийн талаар маш өргөн олон сэдвүүдийн талаар ярилцсан гэж бодож байна. За баярлалаа. Намайг ч гэсэндээ одоо энэ гоё терминалда би үсээ бүр терминал үзэл намайг дууддаг бата гэж бодож байсан. Тэгээс ирж үзлээ гоё байт юм байна. Тэгээд той манаас маш гоё хүний гоё ингээ чөлөөтэй тухтай ярилцахад айгүй гоё сонсож гоё харилцан ярьлаа. Маш их баярлалаа. Тэгээд Монгол Улсын хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. 2026 он ч бас нэг гал морин жил гарсан байгаа. Тэгээд гал шиг дүрлцээд бош шиг сайхан тавхиараа гэж танд хүсье. За баярлалаа. Тойрч гисэнтэй.